Өнгөрсөн намын дарга цогтгөрөл бид нарын дорн таймгаар иргэдтэй уулзаж нэлээ явсан тойрсон. За тэгээд тэр үед яг цогтгөрөл дарга надад нэг удаа нэлээд одоо санаанд цочроо гэсэн нэг үг хэлсэн одоо санаа бодлоо л дээ. Та нарын гавьяаг бол бид ойлгож байна. Гэхдээ та нарын алдаач бас байгаа шүү. Өөрөөр хэлбэл та нар маань бол энэ олон түмний биш ордны улс төрлөө явж ирсэн шилжсэн. Ингээд та нар бол ардын намын одоо барьцаанд орсон шүү. Ер нь ардын намын энэ ордны улс төрийг одоо арчсан хүчин бол ордны улс төр хийж одоо хийдэг улс төр биш ээ. Энэ олон түмлүүгээ явдаг ийм одоо улс төр юм шүү дээ. Та нар энд их том алдаа хийсэн гэж ингэж үнжилсэн. Тэгээ ер нь бол бид одоо олон түмлүүгээ эргэж явнаа. Яг ч үндэ тэгэхээр би бол ингээд өнгөрсөн хугацаанд бодоод тахтал нэрэл одоо малчтад малын нөгөөл иргэдтэй залуучуудад гадаад чөлөөт зарчих хэрэг өгөөд хүүхдийн мөнгө санаачлал тийм үү хэлмэгчдийн хөдөлмөр санаачлал ингээл өнөөдөр энэ 30 жилд яг олон түмэнд өгөөж өгсөн бүх арга хэмжээнүүд үндэ арчилсан намын одоо хийх арга хэмжээ байхгүй. Тэгсэн мөртлөө сонгуул нь болохоор ардын намын байгаад байдаг. Ийм байдалтайгаар явж ирсэн. Тэгээд энэ яагаад ингэж байдаг юм бол тийм үү? Өнөөдөр энэ их одоо боломж энэ хэмээг одоо ард түмэнд хүртээмжтэй болгож өгчөөд яагаад ингэж идэх удаа дараа. Яагаад ардын нам ялаад. Тэгэхээр бид өөрсдөө чаддаггүй улс төрлөө орсон байна. Цагаа дарга хэлдэг үнэн баггүй. Өөрөөр хэлбэл бид ордны улс төрч болсон. Тийм үү? Ард түмнийхээ төлөө тэр гудамжинд тэнцэж агсаж цугж явсан тэр улс төрч чинь нэг мэдсэн чинь л ордонд одоо тэгэл янз бүрийн найраа хийж явдаг ийм улс төрч байсан. Тэгээд цагаа дарга одоо бидний жишээ намайг бол нүүрлөө харж байгаа буруутгасан л да. Тийм учраас бид олон түмлүүгээ хийж явнаа. Одоо тэр ард түмэн бол бухимдаж байна. Тэр бухимдаж байгаа тэр одоо учраа олохгүй тэр ард түмлүүгээс очно. Бид одоо ард түмлүүгээ цуг байсан, олон түмэнтэй цуг байсан тэр улс төрийг эргүүлж авчирна. Тийм зүйлийг бид энэ намраас эхлүүлж хийнэ гэсэн. Эхний алхам юу вэ? Одоо тэгээд шууд цуглаан тэмцэл рүү л орох хэрэгтэй тийм биз. Тэгээд шууд олон түмэнтэйгээ л оч тийм үү. Тэгэл ерөөсөө тойр яв. Одоо тэгээд нэг очоод нэг юм сонгогчтой уулзалт гэдэг хийдэг болоо. Одоо тэр бол утгаа алдцдаг уу. Одоо зүгээр л шууд тэмцлийн цуглаан хийлгэж. Ардчилсан тодорхой шалтгаантай бас тэмцсэн дээр. Фракцаасаа сална гэж ярьсаар байгаа л сүүлийн 10 хэдэн жил сонгуульд ярилцсан. Энэ удаа фракцаасаа салж чадахгүй. Яг одоо намд сонгуульд нэр дэвшигчдийг болохоор фракцууд нь රීжийн үнэ дэвшүүлнээр ингэ суучдаг юм байл л дээ. Энэ дээр та юу хэлэх вэ? Ер нь фракцаасаа салж чадахгүй үгүй юу гэдэг энэ их олон нам дотор байгаа асуудал бол цогтгөрөл намын дарга олон түмэнтэйгээ гагнадаж ажиллаж чадахгүй юу гэдгээс л их хамаарна. Өөрөөр хэлбэл цогтгөрөл дарга маань яг олон түмэнтэйгээ гагнагдсан тийм үү? Олон түмний лидер бол чадах юм бол энэ нам ялна. Тийм үү? Энэ фракцууд ямар ч хамаагүй болно тийм үү? Яг тэгвэл тэгжээж энэ намын одоо улс төр зүг болно. Тийм учраас энэ бол намын даргын манлайлалаас шалтгаална гэж би. Жишээлбэл ихэд мэдээ шалтгаан хэрэгтэй. Та энэ шалтгааныг юу гэж шалтгаан бол одоо гараад арах юм бол шалтгаан зөндөө өгч шүү дээ. жишээ. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд байж шүү дээ. Тулдал байж шүү дээ. Тэгэл одоо тэр улс төрийн дэмжлэг хэрэгтэй л байна. За яг үнийг л одоо би зүгээр захын залуучуудаас очиод асуух юм бол тийм ээ бүгд л бухимдсан шүү дээ. Тийм үү? Бүгд л аргаа барьсан шүү дээ. Гэхдээ та нар бодлоо шудрах хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн өнөөдөр энэ нийгэм ч утга учиргүй болчиход байна шүү дээ. Та нар зүгээр төсөөлөд бод шудрах хөдөлмөр хийж амьдрах гэж ядж байгаа улсын хажууд нэг авилгалч улс төрч орж ирээд ашигав дөрөв мөнгө хураацсан сууж яхаар чинь шудрах хөдөлмөрийн утга юу болчих юм. Тэгэхээр бол цуглаанд бол юу вэ шалтгаан байна. Та бас одоо нам ялтгүй гэж хэлж штэ хорооны хэсгийн ахлагч нар энд нөлөөлдөг. Та юу Тэгэлгүй яхаа тэр чинь сүлжээг би болчихсон. Харин тэгэл бид нар ордны улс төрөөс бол доогуур нь дэвшсэн бүх юм дээр бид сүлжээн дээр нь очиж суугаад ингэ бодлоо. Одоо маш их сонгуульд ирэх жил болох гэж байна. Та юу гэж бодож байна? Ер нь одоо бид харин олон түмэнтэй харин тий. Олон түмэнтэй гангадмэд чадвал бид ялна, чадахгүй л ялна. хин нэр дэвшсэн ямар кандидат зөндөө байгаа манайд бол. Та нэр дэвшгүй. Би өөрөө дэвшгүй, би өөрөө хотын дарга хэлсэн шүү дээ.